Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн видеогоор бид нэр вебсайтер байгаа дата мэдээллийг Excel руу хэрхэн хөрвүүлэх вэ гэдэг зүйлийг та бүхэн зааж өгнө гэж. За жишээ болгоо бид нэр хөрөнгийн биржийн Монголын хөрөнгийн биржийн сайт руу орсон байгаа. За ороод бид нар үнцаасны арилжааны түүх гэдэг рүү дарж ороод за нэг компани за жишээлх юм бол Апу компани хувьцааны ханшийн түүхийг бид нар энэ сайтаас авъя гэж тооцъё. За вебсайтаа хуулж аваад Excel руу ороод data from web гэдгийг сонгоод за энэ дээр бидний саяны хөрөнгийн биржийн линкийг хуулж өгөөд окей дарлаа. За уншиж байна. За үр дүнгууд харагдаж байна те. Апу компанитай холбоотой Апу компани төлөөлөл өдөртөх зөвлөлийн хувьцаа эзэмшигчдийн урлын шийдвэр холбоотой мэдээлэл гэл бүх төрлийн мэдээллүүд энд харагдаж байгаа. За эдгээрийг авах боломжтой. За тейбл 1 дээр хувьцааны ханшийн мэдээлэл харагдаж байна. Тэгэхээр тухайн компани мэдээллээс өөрт хэрэгтэй мэдээлэл татаж авна гэсэн үг. За бидний шаардлагатай байгаа мэдээлэл бол Апу компанийн хувьцааны ханшийн мэдээллийг татах. За энэ лод гэдгийг дарлаа. За үр дүн гарлаа. За 2014 оны 9 сарын 16-наас хойш 2 сарын 26 хүртэл 2025 оны 2 сарын 26. За бараг л 11 жилийн ханшийн түүхийн мэдээллийг бол бид нар харах боломжтой. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.